Монгол Улсын засгийн газраас 2013 оны 1-р сарын 9-ний өдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн хэлийн бомбын тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд болох улсын их хурлын гишүүн Батчимэг Батцогтнаар энэ сарын 21-ээс 22-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Замын өд бомбын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн хэлийн бомбны тухай хуулийн төслийн талаар санал бодлоо солилцсон юм. Замын өд дэх засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Бихбат юун тэргуунд гишүүдэд тус бомбын талаар товч танилцуулга өглөө. Замын өд бомбд нь төмөр зам болон авто замын 2 бомбтой засгийн газрын хоорондын хэлцээрийн дагуу 1992 оны 4-р сарын 1-ний өдөр олон улсын байнгын ажиллагаатайгаар нэгдэж байжээ. Шалган нэвтрүүлэх цогцлбор нь 1997 онд өдөрт 2000 зорчигч 400 тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх хүчин чадлын тооцоотойгоор ашиглалтанд орж байсан ч өдгөө тэр үеэс зорчигч тээврийн хэрэгсэл 3-4 дахин өссөн байна. 2012 онд авто замын бомбоор 1.9 сая зорчигч, 313,201 суудлын автомашин, 9,001 автобус, 100,681 ачааны машин зорчсон байна. Түүнчлэн тус бомбоор 2.5 сая тонн бараа бүтээгдэхүүн Монгол улсад орж ирснийг мөнгөн дүнгээр тооцвол нэг их найд 152 сая 325 мянган ам.доллар болж байгаа юм. Нийт импортын барааны 72.2%-ийг барилгын материал, үүний 59%-ийг цементний импорт эзэлдэг байна. За энэ хуулийн гол зорилт бол хуулийн засгийн газраас өргөн барихтаа зөв томьёолж орж ирсэн гэж би бодож байгаа. Энэ дээр бол үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал нийцүүлээд хэлийн бомбыг хөгжүүлэх гэж. Тэгэхээр энэ дотор хоёр юм сонсогч байна. Аль ч улсын хэлийн бомб гэдэг бол нөгөө орох гарах үе таалга. Энэ бол одоо ер нь хэл гэдэг бол өнөөдөр тусгаар улсуудын хооронд яригдж байгаа нөгөө тусгаар байдлыг чи анхны аюулгүй байдлын анхны одоо эхлэлийн цэг учраас эхлээд аюулгүй байдал яригддаг аль ч хэл аль ч порт дээр та бүхэн мэдж байгаа. За хоёрдугаарт маш чухал асуудал бол хөгжил. За энийг аль нэгийг нөгөөгөөр нь дарах бол өөрөө бас буруу сонголт. Аюулгүй байдлын асуудлаа хэтэрхий зөвлөгөөд одоо хөгжлийн асуудал, бомбын хөгжлийг орхитуулах, эсвэл бомбын хөгжил яриад аюулгүй байдлаа орхиул аль нь буруу гэж ингэж үзэж байгаа. Үүний дараа ажлын хэсгийн бүрэлдэхүүн замын өд дэх гайлын газрын үйл ажиллагаатай танилцсан. Улсын хэлээр өдөрт дунджаар 500-аас 550 суудлын тэрэг, 150-аас 180 ачаатай болон хоосон ачааны машин, бага урын ачааны машин, хөлөөрөө орж ирсэн тээврийн хэрэгслүүд импортын ачаатай чингэлэг улсын хэлээр орж ирдэг байна. Энэ ачаалыг яаж багасгах вэ? Том тэргийн бомбыг нийтлэр болгоё гэдэг. Том тэргийн салбарын. Энэгээрээ зөвхөн жижиг тэргээ хүлээж авч очигчдаа хүлээж авъя. Тэгвэл энэ бомбтой ачаал багасгах юм гэж үзэж байгаа. Одоо бол ерөөсө хятадаас 8 замаар ороод ирдэг. Монголын хол 4 зам байгаа шүү дээ. Энэ их том ачаагийн чинь одоо тэр ганцхан байцаагч. Ганцхан мэрэгжлийн хяналтын ганцхан гайлын байцаагч энэ яаж шалгах? Техник технологи ерөөсөө нэвтрээгүй. Зөвхөн нэг зам барих тухай асуудлыг энэ бол зүгээр эхний дэд бүтцсэн. Тэгэхгүй бол мянган зам барьсан ч гэсэн нөгөө машинууд чинь 8 замаараа хятадаас орж ирдгээр орж ирэл энэ бомб дээр зогсож. Энэ бол гарцаагүй байна. Нэг л явж. Одоо энэ бомбын тухай хууль дээр чинь нэг юм байна. Тийм л болох гэдэг. Одоо болох чинь бол ингэж байж бүх эрдэнэтгэн тоног төхөөрөмж бүх юмыг одоо төсөөвөнд гаргаж өгөхийг нь бомб хариуцсан. Энэ дээр хяналтын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд тэрийг нь ашиглаад өөрсдөө хяналтыг хийнэ гэсэн ийм л хуулийн юм яваад байгаа. Тэрийг бид бол ер нь мэргэжлийн хяналтыг бид нар бүгдээрээ тэрийг 100% дэмжиж байгаа. Тэгээд нэг мэдээллийн сүлжээтэй бүгдээрээ ингээд нэг юма зэрэг ингээд үсчдэг ийм болоод энэ бомбын хууль ингээд батлагдаад ирвэл одоо тэрэн шиг сайхан юм алгал байна. Түүнчлэн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлийн мэргэжлийн хяналтын газар гадаад иргэн харьяатын асуудал эрхэлсэн газар хэлийн тэг 108 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцсан замын өд дэх хэлийн бомб дээр ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагууд улсын хурлаас хэлийн бомбын тухай анхны хуулийг батлан гаргах гэж байгаад ихээхэн ач холбогдол өгч байгаагаа ажлын хэсгийн гишүүдэд илэрхийлж хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан юм а.